Шведийн магнаа 14 оны хашаалтны медальтай спортын мастертай хоёр зүрхтэй хоёр тамирчинтай юм ширээ үзэлтэгч байгаа юм байна. Бид нар алга башиг. Монгол улсаас бүгдээрээ бичиж усад суух онц бүгд бүрэх дэлхийн сайд сүмбэрэл хамтана Европын холбооны улсууд ажиллаж амьдарч сурч монголчуудын дунд тулгамжлал зохиогддог волейболын 3 дахь удааны тэмцээн Чех улсын Храдец Карловын хотод амжилттай зохион байгуулахад бэлэн болж тамирчид ч гэсэн танд мэрэгдээ тэмцээний ерөнхий шүүгч Севад Сандрацано харахгүй цагтай харилж байна. За өнөөдөр Храдец Карлов Чех бүгд найрамдах Чех улсын Храдец Карлов хотод Европын гар өмгийн холбооны Европын монголчуудын гар өмгийн холбооны одоо ээлжид тэмцээн гарагаан эхэлж байгаад би их баяртай байна. Энэ жил 2015 он бол Монгол Чех хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болж байгаа. Бид нар энэ ойг энэ жилийн турш тэмдэглэж байгаа. Та бүхний зохион байгуулж байгаа энэ тэмцээн бол энэ 65 жилийн дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд болж байгаа цоврал арга хэмжээнүүдийн нэг болж элчин сайдын яам энэ Чех улс дахь одоо салбартай хамтарч энэ тэмцээнийг бас одоо хамтарч зохион байгуулж байгаа гэдгийг өнөөдөр та бүхэнд дуулгахад таатай байна. Тэгээд дэлхий даяар одоо тархан сууж байгаа бүх монголчуудын дунд сайхан арга хэмжээнүүд одоо шил дараалан болдог, сайхан мэдээнүүд дуулддаг. Эдийн хавар бол Чех улсад хамгийн том одоо Чех улсад байж байгаа монголчуудын оролцдог тэмцээн хаврын баяр байдаг. Хаврын баярын тэмцээн дээр одоо би бас оролцож ингэж нээж үг хэлжсэн. Саяхан бас одоо Европын шагаан харвааны холбооноос Чех улсад бас одоо ээлжид тэмцээн зохион байгуул сайхан шагаан харвааны тэмцээн болсон их сонирхолтой болсон олон багууд оролцсон. За ингээд одоо Европын ээлжид одоо томоохон тэмцээн энэ одоо Чех улсын Храдец Карлов хотод өнөөдөр болж байна. Тэгээд энэ тэмцээнийг нээхэд одоо надтай цуг одоо энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн энэ хотын одоо дэд мэр энэ хатагтай би бас одоо талархал илэрхийлж байна. Энэ хотын одоо энэ хамтран зохион байгуулж байгаа хүмүүст бас талархал илэрхийлж байна.